Жолоочийн анхаарал болгоомжгүй үйлдэлтэй замын хөдөлгөөний дүрмээ дагаж мөрдөөгүй зэрэгээс үүдэлтэй зам тээврийн осол орон нутагт буурахгүй байна. Сүхбаатар аймгийн эмчэнд зам тээврийн ослуулмаас амнисаа алдсан тохиолдол 2025 онд 4, 2026 оны эхний хагасчлалын байдлаар 2 бүртгэгджээ. Жолооч орон нутгийн замд хурдаа тохируулах, хамгаалтын бүс зүүх, гэрлээ шилжүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаах, архис дуруулах ундаа хэрэгэлсэн бол хэд ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэрэг нь замын хөдөлгөөний үндсэн дүрм. Нөгөө талаар үүнийг дагаж мөрдөх нь жолоочийн үүрэг. Гэтэл энэ бүх анхааруулгыг үл хайхран замын хөдөлгөөний дүрмөд дагаж мөрдөхгүй байгаа нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болж байна. Мөн орон нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна. 2026 он гасаар энэ төрлийн нийт 470 гаруй зөрчлийг илрүүлжээ. За жолооч нар маань одоо орон нутгийн замд одоо тээврийн хэрэгслээ хурдан хэвтрүүлдэг. За шөнө нөрөн цагаар одоо стандартын бус гэрлөөр тоногсон тээврийн хэрэгслтэй замын хөдөлгөөнд ихээр оролцож байгаа. За тэгээд одоо гэрлээ шилжүүлдэг. Мөн одоо гэрлийн гэлбанд орч одоо зам тээврийн осолд хүртэх тохиолдол бол их байгаа. Мөн одоо хурд хэвтрүүлэх, за мөн одоо согтруулалтын зүйл хэрэгсэл үедээ тээврээсэл жолоодох эдгээр нөхцлүүдээс болж одоо зам тээврийн осол ихээр бүртгэж байгаа. Тийм. Амралт цуглалын цаг эхэлж байгаа энэ үедүүд одоо цагдаагийн байгууллагаас л одоо авраад аюулгүй аяллаа нөлөөллийн арга хэмжээг бол эхлүүлсэн ажиллаж байна. За Сүхбаатар аймгийн хэмжээнд бол одоо Мөнханс болон одоо Түмэн цогцсонд бол одоо магистрал замд бол одоо 24 цагаар цагийн менежментээр албаагч нар үүрэг гүйцэтгэж байна. За одоо яг одоо Сүхбаатар аймаг Баруун зам хэмжээнд бол одоо мөн 24 цагаар одоо цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг одоо бусад тасгуудтай хамтраад одоо ингээд үүрэг гүйцэтгээд ажиллаж байна. За Баруун Улаанбаатар чиглэлийн одоо А2001 одоо магистрал зам бол ашиглалтанд ороод 13 жил болж байгаа. За сүүлийн жилүүд бол энэ замд одоо маш их эвдрэл үүсэж байгаа нь зам тээврийн одоо оцол үүсэх нэг шалтгаан болж байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байгаамаа. За 2025 онд Сүхбаатар аймагт за зам тээврийн ослуулмаас амнисаа алдсан ийм тохиолдол 4 бүртгэгдсэн бол 2026 он гарсаар бас зам тээврийн ослуулмаас амнисаа алдсан харамсалтай хэрэг 2 гарсан байна. За тэгэхээр эдгээр өдрүүдэд бол одоо бүх нийтийн амралт зугаалгын цаг за мөн одоо олон хоногийн баяр наадмын амралтын өдрүүд бол эхэлж байна. За үүнтэй холбоотой бол хөдөө орон нутгийн хооронд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бол эрс нэмэгддэг. За ялангуяа Сүхбаатар аймагт бол 7 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд сумдын наадам, за мөн 7 дугаар сарын 24-өөс 26-ны өдрүүдэд аймгийн баяр наадам, зүүн бүсийн хурд наадамтай хамт болно. Тэгэхээр яг эдгээр өдрүүдэд бол бас орон нутгийн замын ачаалал бол эрс нэмэгддэг. Тиймээс одоо цагдаагийн байгууллагаас бол замын хөдөлгөөний дүрмээс ахиж одоо анхаарал болгоомжтой орохыг бол сануулж нэгдсэн арга хэмжээг бол зохион байгуулж байгаа юм байна. Амралт аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор иргэд жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой анхаарал болгоомжтой оролцож өөрийн болон бусдын амнаас эд хөрөнгийг хамгаалахыг дахин сэрэмжлүүлж байна.